Тэв дэлхийн Олимпийн наадамд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөдөг тамирчдын маань нэг өдөр хэрхэн өрнөдөг бол. Тэдний ард өргөж баттай зогсдог гэр бүл, цаг хугацаатай уралдан цугтаа бэлтгэл хангадаг баг хамт олон. Энэ бүгдийг тамирчны нэг өдөр нэвтрүүлгээс. Сайн бацгаана үзэгчдээ, улсын маань нийслэл Улаанбаатар хотод нэгэн шинэхэн өглөө эхэлсэн байна. Спорт сонирхогчдод зориулсан бэлтгэдэг тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Монголын жижигзүгийн холбооны тамирчин Байгаль Про, Улаанбаатар Про олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальт Төмрөөгийн Уянгагийн нэг өдрийн амьдралтай танилцахаар сонглоо. Уянгаа маань Төмийн их чуулгад байрлах Гарута ихтэнд бэлтгэлтэй байгаа юм байна. Ингээд хамтдаа орж уулзцгаая. Сайн байна уу? Таныг UBS Lens-ийн тамирчны нэг өдөр нэвтрүүлэгтээ оролцуулахаар сонгоод хүрээд ирлээ. Таны нэг өдөртөө танилцчих болох уу? За сайн байна уу? Яг миний нэг өдөр одоо ингээд ихтэй юм бэлтгэхээр ирсэн. Болно миний нэг өдөртөө танилцж олно. Уянгагийн минь хувьд жижигзүгийн спортоос гадна мотойгоор хичээлдэг байгаа. Тэгээд энэ эдгээр спортуудаар хичээлээ тэгэхээр удаж байгаа байлаа. Ер нь эмэгтэй хүн гэхэд тулааны урлаг одоо бие хамгаалах урлагаар хичээлж эхлэх болсон шалтгаан юу вэ? За миний хувьд бол мотойгоор 2 жил хичээлсэн. Тэгээд жижигзүгээр 1 жил хичээллээд одоо ингээд энэ хоёр спортоороо нийтдээ 3 жил ингээд хичээллээж явж байна. Тэгээд анх яг ингээд сонсон шалтгаан нь ингээд эмэгтэй хүн ингээд өөрийнхөө бие биелэлтарт анхаарах нэгдүгээр хэрэгтэй. Хоёрдугаарт ингээд өөрсдийгөө ингээд хамгаалах тийм чадвартай ах хэрэгтэй гэж боддог. Тэгээд гуравдугаарт болохоор яг спорт гэдгээрээ яг утгаараа яг ингээд хүний биед ингээд илүү тийм хэрэгтэй, эрүүл мэндэд илүү хэрэгтэй гэж боддог. Бэртэл гэмтэл хэр авч байна? За, миний хувьд бэртэл гэмтэл байхгүй. Ягаад гэвэл одоо ингээд ер нь ингээд халаалт сонголт бол маш чухал. Халаалтаа маш сайн хийчих юм бол бэртэл гэмтэл авах магадлал ер нь бага. Тэгвэл хамтдаа бэлтгэлтэй танилцъя. Бэлтгэлээ дуусаад бас илүү дэлгэрэнгүй танилцъя. За, баярлалаа. Тэгцгээе. Бие хамгаалах урлаг тулааны спортоор сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд ихэд сонирхон хичээлэх болсон. Тэр хэрээрээ Монголын клуб академиуд ч тэдний онцлог бие бэлдэр тохирсон сургалт бэлтгэлүүдийг системчлэн зааж Монгол эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжилд анхааран ажиллах боллоо. Гарута академийн хувьд мотой бокс болон жижигзүгийн спортыг зан сургаж байна. Мотой боксийн хувьд маш хурдтай техниктэй хатуу ширүүн спортын төрөл тооцогддог. Таиландаас гаралтай бөгөөд 2000 жилийн өмнөөс үүсэж Мой Борон хэмээх өөр тулааны урлагаас их аван хөгжсөн гэж үздэг. Тулааны урлаг нь дэлхийн өнцөг булан бүрт өөрийгөө хамгаалах болон өрсөлдөөний олон хэлбэрээр хөгжиж байна. Хүн өөрийн бие бэлдэр нас хүйсийг үл хамааран тулааны урлагаар хичээлвэл бусдаас өөрийгөө хамгаалах, эрүүл байх гэгчлэн олон талын ач холбогдолтой. Мөн тулааны спортоор хичээлснээр дэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай болдог байна. Ялангуяа монгол хүн альваг сурахтаа махруу дэсвэр хатуужил сайтай байдаг. Ямар нэгэн зүйлийг сурахтаа үнэн сэтгэлээсээ ханддаг төдийгүй бие бэлдрийн хөгжил сайтай байдаг учраас амжилт гаргах замч холгүй байдаг. Тухайн хүн өөрийгөө уйггүй хөдөлмөрлөж чадвал хэдэн настай хямгаанч байсан амжилтанд хүрэх боломжтой. Манай зочин Уянгагийн хувьд сүүлийн 2 жил мотой бокс болон жижигзүгээр хослуулан хичээллэж байна. Тэрээр жижигзүгийн спортоор олон улсын тэмцээнээс медаль хүртэж тулааны спортод эргэлт буцалтгүйгээр дурлсан нэг юм а.
Өглөө бас спортоор хичээлээ тэр дундаа мутай боксер хичээлээд эхлүүлж байгаа нь бас маш их хүчтэй санагдлаа. Тэгээд одоо юу хийхлээ? За миний өглөө бол ингээд спортоор эхлэхээр маш ирч хүчтэй байдаг. Одоо би гэрлүүгээ явна. Яагаад гэвэл одоо хичээл маань 8 сарын 31-ээс эхлээд яг онлайнаар болж байгаа. Тэгэхээр гэрээсээ хичээлээ үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр би 2 хичээлтэй одоо ч хичээлдээ суугаад тэгээд манай гэрлөө явцгаая. Тэгвэл хамтдаа гэрлээ явцгаая. I know water that's thicker than blood, that's deeper than love with my friends. People coming, some people going, some people ride to the end. When I am blind in my mind, I swear they'd be my rescue, my lifeline. I don't know what I'd do if I'd survive. My brothers and my sisters in my life. Yeah, I know some people, they would die for me. We run together, they're my family. When I get up, they gon' be high with me. I'll say forever, my family. Family. I'll say forever, my family. Тамирчдын нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжлээд уянгаахан гэрт нь хүрэлцэн ирсэн байна. Тэгээд уянгаа маань хаана өсөж төрсөн бэлээ? Багтаа ер нь ямар хөвгтэйсэн? Амбул сэдвүүлээ байна. Би багтаа Эрдэнэтэд төрсөн, Орхон аймагт. Тэгээд ээж маань яг намайг 2 настай байхдаа Америк яваад тэгээд би эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөөг өөхөд. Тэгээд багтаа тэнцээ сурж агаад 3 дугаар ангиасаа хотод ирж 23 дугаар сургуульд ирж сурсан. Тэгээд багтаа би амар дараахан байсан. Ингээд ер нь л ингээд амар дараахан. Тэгтээ ингээд дараахан мөртлөө нэг тийм жоохон иршүүд гэх юм уу. Охтуудтай нэг их тоглолтгүй. Эрэгтэй охтуудтай хашаад авч юм аа тоглолтог гэсэн. Тэгэхээр жоохон иршүүд. Тэгээд эмэгтэй найзууд жоохон цөөхөнтэй, эрэгтэй найзууд зөндөө олон байдаг гэсэн. Тэгээд нэг тийм ер нь тэгтээ багаасаа спортоор нэг хичээлдэггүй, зөвхөн хичээлээ хийдэг. Тэгээд хажуугаар нь төгөлдөр хуураа бас жоохондоо сонирхдаг байсан. Ээж яг ингээд төгөлдөр хураа авч өгөөд төгөлдөр хураа өөрөө сонирхож хичээлдэг гэсэн. Төгөлдөр хураар болохоор би хичээлээд нийтдээ 4 жил багтаа 1 жил хичээлээд орхисон. Тэгээд яг дараа нь 3 жил хичээлсэн. Би ингээд яг төгөлдөр хуур тоглоод тэгээл амар гонилсан юм уу эсвэл амар баярсан үед амар тоглох дуртай.
гэртээ ирэл яг ингээд төгөлдөр ураа тоглоод тэгэл амар ингээд сэтгэл зэрэгчдэг. Тэгээд ер нь багаасаа төгөлдөр уртай амар ойрхон байсан. Тийм. Тэгэхээр ер нь урлагтай ер нь нэлээ ойр байсан. Бас сүүлд нь мориор тоглох гэж үзсэн Цэнгэнд бүжиг Монгол бүжигт бас явсан. Урлагаар хичээлж жагаад хөгжим болон бүжгээр хичээлж жагаад жижигцүүгийн спорт руу орсон. Тэгэхээр жижигцүү маань бас спортын төрөл дундаа бас өчөж боодог, тэвтээгээс барилддаг гэдэг утгаараа эмэгтэй хүн бол одоо уянгааг миний гаднаас нь харахад бол хизээч жижигцүүгээр хичээлдэг гэж бол харагдахгүй тий. Тэгэхээр жижигцүүг яг сонирхож хичээлэх болсон шалтгаан нь юу байсан бэ? За анх бол яг төгөлдөр хуураар тоглохын хажуугаар волейболоор хичээлдэг байсан. Тэгээд дараа нь Мутаяар хичээллээд Гаруда клубтэй яг Мутаяар хичээллээд Мутайда амар их дуурлаад бараг 2 жил хичээлсэн. Тэгээд хажуугаар нь жижиг ингээд харахад амар сонирхолтой ингээд хөвтэй мөртлөө ингээд ямар ч ингэж хүн жинтэй хүнийг ингээд ялаад ингээд өчөөд боогоод яг өөрийнхөө доор оруулж чадаад тэгж байгаа нь амар сонирхолтойсэн. Тэгээд үний хажуугаар яг нөгөө нэг хүргээ ах маань бас яг энэ спортыг ингэж Монголд хөгжүүлж байгаа. Одоо хөгжүүлээд нийтдээ 13 дахь жилдээ ингэж явж байгаа. Тэрэнд нь бас ингэж ямар спорт байдгийг нь бас мэддэг байсан. Тэгээд өөрөө илүү энэ спортоор би хичээлж үзье гэд яг хичээлж үзсэн. Тэгээд одоо бүр энэ спортт амар дуртай амар хайртай болсон байгаа. Уянгагийн ээж ууган чимэгтэй уулзаад байна. За охиноо жижигцүүгээр хичээлж эхлэхэд нь яаж хүлээж авсан? Ер нь таны хувьд бас спорт тэр дундаа жижигцүүгийн спорт ямар санагддаг вэ? За спортын талаар бол би бүр багасаа спортоор ерөөсөө спортын хүн биш болохоор ерөөсөө тийм ойлголттой байгаагүй. Тэгээд нөгөө манай хүргэн манай дүүгийн нөхөр болд Эрдэнэ жижигцүүгийн спортыг Монголд үүсгэн байгуулсан хүн клуб нээгээд тэгээд ингээд хичээлүүлээд хараад жижигцүүгийн спорт, Мутаяа спорт хоёулаа нөгөө Гаруда клуб дээр хичээллээд хоёулаа л нөгөө бие хамгаалах болохдоор эмэгтэй хүүхэд нэгдүгээрт бие хамгаална, хоёрдугаарт спорт гэдэг утгаараа хүнд одоо хөвгтөлгүй хүнд ингээ аягүй хэрэгтэй. Одоо өөрөө бас тэрэнд ороод хичээлдэг болсон. Тий охинтойгоо цуг яваад хичээлж байгаа. Ер нь өмнө нь бол барилдаан гэдэг утгаараа бас хүмүүс охин хөвгтэй ч юм уу эмэгтэй хичээллэхэд илүү хатуу гэж хардаг байсан бол одоо нэг үе бодоход спортын онцлог давуу талыг хүмүүс ер нь ойлгодог болсон. Таны хувьд ч гэсэн ойлгоод охиноо хичээллүүлж байгаа, өөрөө ч гэсэн хичээлж байгаа гэж. Тэгээд олон улсын тэмцээнд бас хамт очсон байсан те. Тэгэхээр охиноо ер нь яг барилдаж байгааг нь харах, тэмцээнд оролцож байгааг нь харахад их хүний хувьд ямар санагддаг вэ? Улсын аваргын тэмцээнд хамгийн анх нэг тэмцээнд ороход нь очиж дэмжижсэн. Тэгээ ер нь бол жоохон хэцүү. Гэхдээ би нэлээд төвчөртэй гайгүй сайн дэмжигч гэж бодож байгаа. Тэгээд Орос руу дараа нэг Олосын нэг тэмцээнд эрхүү рүү явжсэн. Эрхүү рүү явжсэн. Тэгээд тэнд бас тэмцээнд оролцоход нь бас ингээд сандраал ер нь бол тэгэл хүүхдэд дэмжих бол өөр бусад хүмүүсийг дэмжихээс шал өөр мэдрэмж идэг л та. Ерөөхдөө өөрөө барилдаж байгаа юм шиг л наанаа ингээл сууж идэг. Жижигцүүгээр Мутаяа боксер хичээллэхээс өмнөх уянгаа одоо хичээллээд явж байгаа уянгаа хоёрын хувь хүний сэтгэл зүй маш чухал. Тэгэхээр хэр өөрчлөгдсөн одоо ер нь ертөнцийг үзэх үзэлч юм уу те бие авч байгаа байдал ямар болсон бэ? За өмнө нь бол яалтчгүй би амар даруухан дуу цөөтэй байсан. Тэгээ спорт бол хүнийг амар их нээдэг. Ялангуяа жижигцүүгийн спорт Монгол дахь жижигцүүгийн спорт, дэлхийн жижигцүүгийн спорт бол ингээд
хаанч явсан нэг гэр бүл гэж явдаг. Тэгээ яг жижигцүгийн спортод орж ирүүл ингээд бүх хүмүүс ингээд хичээлж байгаа бүх хүмүүс хоорондоо нэг гэр бүл болдог. Тэгэхээр энэ нь илүү ингээд өөрийгөө нээхэд илүү тусалсан. Тэгээд илүү тийм яриа ч юм уу илүү тийм нүүрэмгий болсон. За жижигцүгийн спортоор хичээлж эхлээд анхны тэмцээн нь 2019 оны улсын аварга шал оруулах тэмцээн байсан. Тэгээд анх тэмцээнд ороход за ялангуяа бэлтгэл дээр нэг өөр тэмцээнд зорилго тавиад за медаль авъя гэж орохгүй ч гэсэн өөрийгөө ямар их хэмжээнд байгааг нь эхний тэмцээнд өрөөл шалгаж үзэх гэж орсон баа. Тэгээд улсын аварга шал оруулах тэмцээн ямар байсан бэ? Анх ерөн жижигцүүгээр тэмцээнд орох тэр мэдрэмжийн талаар хуваалцвал. За анх 2019 оны 1 сарын 11-нд билүү яг улсын аварга болсон. Тэгээд улсын аваргаар яг анх жижигцүүгээр хичээллээд удаагүй хэдхэн сар хичээлсэн. Удаагүй байсан. Тэгээ яг тэмцээнд ороод багш нар маань болохоор яг ингээл тэмцээн илүү өөр шүү. Одоо ингээд бидний барилж байгаагаас жоохон өөр шүү. Одоо ингээд илүү дайчлах хэвээр, бие дайчлах хэвээр гэж хэлж исэн. Гэтэ яг ингээд анхныхаа тэмцээнд ороод гарч ирсэн. Би яг насан туршидтын хамгийн бага жинд орсон. Тэгээд яг гарч ирэхэд ингээд миний хамаг гар салхалаад ингээд эхнийхээ тэмцээнд орохдоо ингээд эхнийхээ хүнтэй барилдахдаа амар гар салхалаад ингээд ямар ч хэлсэн багш нарынхаа үг мүгийг сонсохгүй. Тэгвэл улсын аварга шал оруулах тэмцээнд орсноос 9 сарын дараа олон улсын тэмцээнд Оросын албаны улсын Эрх хотод болсон Bicycle Open тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд мөнгөн медаль хүртсэн. Анхны олон улсын тэмцээнд оролцоод бас медаль зүгээд нутагтаа ирж гин гэдэг маань маш их зориг нэмсэн болов. Тухайн олон улсын тэмцээний талаар дурсвал. За бид нөр 9 сарын 15-нд яг тэмцээнд Эрх хотод болсон олон улсын Bicycle тэмцээнд явсан. Энэ тэмцээнд орохдоо миний сандрал арай багассан байсан. Тэгээд яг барилдах гад гарах тэр мөчөд бол сандрал баг ингээд байхгүй амар өөрийгөө ингээд тайвшруулж чаддаг болсон. Тэгээ яг ингээд медалийн тавцанд медалаа ингээд зүвчээд ингээд буух амар баярлж исэн. Тэгээ баг ингээд нулимс гаргаад яг анхны тэмцээн болох анхны ингээ медальтай тэмцээн болохоор ч юм уу анхны олон улсын тэмцээн болохоор ч юм уу тэг ингээл хамаг би ингээл нэг тийм огшин гэдэг шүү дээ яг тэгж тийм санагдсан. Тэгээд яг тэрнээс илүү ингээд урам аваад ингээд цааш руугаа би ингээд хичээлэх хэрэгтэй байна. Би чадах юм байна. Би тэмцээнд ороод амжилт үзүүлж чадах юм байна гэсэн итгэлтэй болсон. Анх оролцсон олон улсын тэмцээн Байгаль Open тэмцээнд зохиогдоход Монголоос маш олон тамирчин оролцсон. Тэгээд бүгдээрээ автобусаар бас эрхөөх зорьсон байгаа. Тэгээд автобусанд ер нь тамирчдтайгаа явхад ямар байсан жижигцүүгийн тамирчдын хувьд бол өмнө нь ч гэсэн чи өөрөө хэлжсэн яг гэр бүл шиг маш дотн байдаг. Уур амьсгалын хувьд тэр хамт олон донд ороход энерги нь маш өөр байдаг. Тэгээд автобусанд явж явах тэмцээнд хамтдаа зорж явах тэр үеэсээ дурсвал. Тэмцээнд хамт явсан үе гэх юм бол миний хувьд маш том орон зай эзэлдэг дурсамжийн миний хэсэг. Бид нар яг автобусаар нэг хоног автобусандаа ингээд өнжөөд ингээд явсан. Тэгэхэд замдаа ингээд дуулаад бүгдээрээ дуу шүлэг инээд хөвштэй маш хөвгчлөлтэй явсан. Замдаа ингээд уйдах автобусанд уйдах ямар ч зав байгаагүй. Бид нэр ингээд бие биентэйгээ амар хэмэрсэн. Тэгээд бас хол ингээд тэмцээнд явхад илүү бие биентэйгээ дотно болдог юм шиг санагдсан. Эргүүлээд хичээл амьдралд нийгэмд одоо уянгаа маань оюутан болсон байгаа. Тэгэхээр одоо ингээд нийгэмд бие авч явах цаашлаад боловсон хүчин болоод ажил дээр гарна. Тэгэхээр альва зүйлээс шантарч ухрах биш спортоор хичээлснээрээ чадна болно гэж даван дийлэх зүрх сэтгэл нь бас илүү нэмэгдэж байгаа лээ. Тийм. Ер нь одоо ингээд өөртөө амар их ихтэй болсон. Одоо яг суралцж байгаа мэрэгчлэрээ илүү хичээнд цаашдаа яг жижигцүүгийн спортыг бол би насан туршийнхаа өөрийн амьдралын спорт болгож явна. Тэгээд мутаяар бас хажуугаар нь хичээллээд энэ хоёр спортоо ер нь орхихгүй гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд ирээдүйд яг миний мэрэгжил бизнесийн чиглэлээр ч гэсэн хажуугаар нь ингээд хослуулж авч явна. Илүү тийм тэгж бодож байна.
Жохон байхдаа нэг хүсэл мөрөөдөл байдаг ш том болоод ийм гоё ихч болно ч юм уу те. Тийм мэрэгжилтэй хүн болно доо, тийм биетэй болно доо ч гэх юм уу те. Тийм хүүхэд болгонд нэг хүсэл мөрөөдөл дотор зураглал гарсан байдаг. Уянгаа маань багтдаа том болоод ямар хүн болохыг хүсдэг байсан. Одоо тэр хүслийнхаа одоо иргмээс одоо авах ч юм уу тэр зүйлдээ хүрч чадчихаа гэж бодож байгаа юм. Би бол жоохондоо бүгдд амар олон юм мөрөөддөг штэ. Хамгийн анхны мөрөөдөл маань мисс олно гэж мөрөөддөг байсан. Тэгээд дараа нь төгөлдөр хураа хичээллээ. Төгөлдөр хуурч болно гэж бодсон. Гэтэ би төгөлдөр хуурч болоогүй ч гэсэн яг тэр урлагийн төгөлдөр хуурын гоё сайхныг бүгдийг мэдэрсэн. Одоо ингээ хичээллээд өөрөө ингээд өөрийнхөө сэтгэл санааг ингээ застаад ингэж баярлдаг бүх юмаа мэдэрсэн. Одоо тэгээд сүүлдээ болохоор би бизнес одоо entrepreneur бизнес эрхлэгч гэдэг бол яг тийм бизнес эрхлэгч болъё гэж юу мөрөөддөг. Яг сүүлийн нэг 5 жил ч юм уу тэгж бодож байна. Үлгэр дуурайл авдаг ч юм уу эсвэл киноноос үздэг, номоо сонио унших ч юм уу те эсвэл нэг яг амьдрал дээр байгаа айдл хүнийг хараад тэмрөлийн дагуу явах ч юм уу. Энэ хүсэл мөрөөдлийг тээх болсон шалтгаан нь юунаас үндэстэй вэ? Киноноос ер нь ихтэй. Яа би нэрийн сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг жоохон бахт гарч ирсэн. Тэгээд 2019 онд яг Нүүбэс зохион байгуулагдаг нийгмийн entrepreneurship хөтөлбөр гэдэг хөтөлбөр байдаг. Яг тэр хөтөлбөрт ороод амар олон ийм гарааны бизнес эрхэлдэг хүмүүс, тийм нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг хүмүүсийг хараад улам ихэн одоо тэр яг тийм юутэй болох, одоо мэрэгчлээ болох хүсэл маань улам нэмэгдсэн. Гарааны бизнес эрхлэгчид одоо маш их олширч байгаа. Тэгээд өөрөө чинь хувьд бас гарааны бизнес эрхлэх сонирхолтой, бизнес woman болох сонирхолтой те. Тэгэхээр гарааны бизнес яг одоо энэ 18 настай байгаа уянгагийн дотор ямар одоо үр таригдаж байна? Юу бодогдож байна бизнесийн тал дээр гэвэл? Бизнесийн тал дээр одоо яг гарааны бизнес дотроо ингээд одоо бизнес дотроо өөр. Тэгээд миний хувьд болохоор бизнес дотроо нийгэм байгальд ээлтэй бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгээд нийгэмд байгальд ээлтэй бизнес эрхлэгч гэдэг нь одоо жишээ нь ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль нийгэмдээ ингээд хоргүй илүү ийм эерэг нөлөөтэй байхыг хэлнэ. Яг миний хувьд 2019 онд яг тэр нүүбийн хөтөлбөрт оролцохдоо яг ингээд ийм санаа гаргаж исэн. Яг 7 сард яшээ өгөөд оноонуудаа авчаад тэгээд 7 сард яг ингээд сургуультай бүртгүүлсэн байсан. Тэгээд санхүү эдийн засгаас яг ингээд нэг уралдаан зарласан байсан. Мазалаа гээд тэгээд яг тийм танин мэдхүйн уралдаан зарласан байсан. Тэрэнд нь оролцоод тусгай байр эзлээд тэгээд ер нь бол яг эрхийн бичиг аваад суралцах эрхийн бичиг аваад орсон. Гэхдээ яг нөгөө нэг хичээл оноогоороо ч гэсэн орох байсан л та. Тэгээ би одоо санхүү эдийн засгийн бизнесийн удирдлагын 1-р курс. Тэгээд 2 дээр нэмэх 2 гэсэн хөтөлбөртэй 2 жил Монголд 2 жил Хятадын Думбай хотод сурах. Хятад хэлээрээ одоо их сургуулийн анги нь 2 дахь хүн 2 гээд 2 жил Монголтой 2 жил Хятад сурна гэж юм. Тэгээд цаашдаа ер нь Монголтой ажлын амьдрыг гэж боддгоо эсвэл одоо гадаадад ажиллаж амьдрах сонирхол байдгүй. Хүсэл мөрөөдөл цаашдын зорилго нь яг ямар байдаг? За миний мэрэгжил одоо яг сурж байгаа хөтөлбөр маань 2 дээр нэмэх 2 жил Монголд 2 жил Хятадд сурна. Тэгээд магистра бас би Норвегт хийх мөрөөдөлтэй. Би Норвег явах мөрөөдөлтэй. Тэгчээд надад л ингээ очиод үзэхэд ингээд амар тайван орн юм шиг санагддаг. Хятад бол эсэргээрээ амар тийм тайван бос орн штэ. Тэгэхээр яг магистра яг тайван тийм орнд хийж үзэхийг илүү сонирхож байгаа. Тэгээд мэдээж Монголдо ирж ажиллах одоо боловсон хүчин болно. Илүү Монголдо төлхөө илүү их хөрөнгө оруулалт одоо өөрийнхөө чадах бүх зүйлээрээ Монголд ажиллана гэж бодож байгаа. Охинороо хамгийн их бахархаж байсан үений зэ. За зөндөө олон бахархал байна. Яа тэгэхээр манай хүүхэд одоо янз янзын юм туршиж үзэх туртай. Одоо жишээлх юм бол энэ тэнд за хамгийн эхлээд гэх юм бол нөгөө гигэ гэд юм хэлний
сургалтын төвд өөрөө бүртгүүлээ тэнцэн зарсан ийм тэтгэлэг зарлаад өнгөө сурах тийм тэтгэлэг аавна гэдгсэн чи өөрөө тэр эссе энэ төр бүх юмнуудаа бүгдүүлээд тэгээд тэнцчээд ороод ирсэн. Тэгээд би тэрэнд нь айгүйх баярсан. Ер нь аль болох өөрийгөө дайчлаад ингээд чадах зүйлдээ чадах ингээд тэтгэлэг бүх зүйлдээ л өөрийгөө ингэж дайчлахыг хүсдэг. Тэр нь нэг бодлороо ингээд зүгээр чи тэр нь заавал тэнцэх албагүй. Чи тэрэнд оролцсноороо ингээд илүү ингээд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа. Тэгээд бас хажуугаар нь ингээд өөрийгөө ингээд шахаад ингээд хичээж байгаа нь бас илүү чухал. Тэгээд одоо болохоор би англи хэл хятад хэлийг үздэг. Одоо яг судалдаг өөрөө судалдаг. Хятад хэлний эцгийн 4 түвшинтэй. Тэгээд цаашдаа болохоор ирээдүйд Испани хэл, Франц хэл, тэгээд Япон хэл илүү судлая гэж хүсдэг. I stretch my hands out to the sky. We dance with monsters through the night. I'm never gonna look back. Whoa, I'm never gonna give it up. No, please don't wake me now. This is gonna be the best day of my life. My life. This is gonna be the best day of my life. My life. Уянгагийн нэг өдрийн амьдрал үргэлжлээд Garuda клуб дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо бас жижигцүүгийн бэлтгэл нь эхлэх гэж байна. Уянгагийн хувьд цагаан бус 3 дантай байгаа анхны дангаа хизээ авч ив. Одоо жижигцүүгээр хичээлээ жил гарan болж байна гэхэд 3 дан авсан байна. Тэгээд анх дан аваад сэтгэл ямар байсан? Саяхан бас дахиад нэг дан нэмсэн байгаа шүү дээ. За анх би хичээллээд 4 сар болоод эхний дангаа авсан. 3 сар хичээллээд эхний дангаа авсан. Яг анх энэ данг авахд маш их хүч хөдөлмөр зарцуулсан. Яг ингээд ер нь энэ ганцхан зураас амар их ингээд хичээл зүтгэлээр олж авдаг. Жижигцүүгийн тамирчид ялангуяа маш хэцүү одоо ингээд маш их бэлтгэлийн дараа энийг хүртдэг болохоор маш их баярлж исэн. Яг анхны дангаа аваад яг амар том шагнал авсан юм шиг санагдсан. Тэгээд яг Garuda дээр бэлтгэл хийгээд яг тэмцээнд явчаад 10 сард би яг анхныхаа дангаа авч ирсэн. Тэгээд саяхан яг нэг 7 хоногийн өмнө би 3 дангаа авсан. Тэгээд удахгүй яг 4 дахь дангаа аваад тэгээд өснийхөө өнгийг өөрчлөх баг гэж бодож байна. Одоо эмэгтэйчүүд маань бас жижигцүүгийн спортыг сонгодог болсон. Сүүлийн жилүүдэд хичээлч эмэгтэйчүүд маань бас илүү нэмэгдсэн байна. Тэгээд 49 кг-ийн чинь одоо яг Монголд цагаан бүсэнд чиний өрсөлдөгч тамирчид хэн байдаг вэ? Ер нь тэмцээнд оролцоход за энэ тамирчдыг энийг л ялвал болно шүү мөн нэг дотроо боцоо нэг тамирчин байдаг шүү дээ. Тэр нь хэн байдаг вэ? За анх яг намайг хичээллэх үед миний чинь 4-5 тамирчин л байсан. Одоо яг ингээд маш эрчимтэй ингээд хүмүүсийн хичээл текстийн тоо маш ихээр нэмэгдсэн. Одоо магадгүй яг ингээд сүүлд яг тэмцээн болоог болохоор яг Монгол нийт
миний чинь хэдэн тамирчин байгааг мэдэхгүй байна. Гэхдээ яг манай клубт бол миний чинд 4-5 тамирчин байдаг. Тэгэхээр нийтдээ 10 гаруй тамирчин яг миний чинд байгаа байх гэж бодож байна. Жижигцүүгээр хичээллээд чиний бит ямар өөрчлөлт гарсан бэ? Илүү бяртай болох ч юм уу эсвэл илүү булчинлаг ч юм уу? Тим зүйлсүүд ямар одоо ялгаа гарсан? За анх яг 3 жилийн өмнө мутаяас өмнө ямар ч спортоор хичээлдэг байхдаа би 46 кг байсан. Тэгээд яг спортоор хичээллээд 3 жилийн үр дүнд гарсан өөрчлөлт би одоо 49 кг-ийн жинд байрлалцдаг. Миний жин яагаад нэмэгдсэн бэ гэхээр энэ яг ингээд зүгээр ийм одоо бүдүүн босондоо биш яг ингээд булчингийн масс нэмэгддэг. Турхаа хүмүүс бол ингээд булчингийн масс нэмэгддэг. Одоо ийм тийм махлаг минералог хүмүүс болохоор ингээд булчингийнх нь өөх нь хасаад тэр нь ингээд илүү булчинлаг болоод галбирчдаг байгаа. Жижигцүүгээр хичээллээд за миний хувьд бас нэг бэлтгэл хийж үзчихсэн. Тэгээд бүр зүүдэн төртөл ордог юм байлээ. 3 оноо 2 оноо гэж зүүдлээд байдаг юм лээ. Манай уянгагийн хувьд бас зүүдлэх үе байв уу? Ер нь одоо ингээл тэр одоо оноо авахтаа тэрэн дээрээ би ингэж анхаарах хэрэгтэй. Тэрэн дээр би ингэж гурвалж хийх хэрэгтэй ч юм уу. Тэр нөгөө шартай хортой бодлоод бас орж ирдэг болов. За миний хувьд бол ер нь тэмцээний өмнөх өдрүүд, өмнөх бэлтгэлүүд, өмнөх хэдэн сарын бэлтгэлүүд бол маш тийм догтлолтой байдаг. Тийм ч учраас яг ингээд шүн ер нь зөөдлөгдөх тохиолдол ер нь гардаг. Тэгээд яг ингээд ялагдчихин гэж заримдаа баг уйлцэрдэг. Ялагдсан байна гэд уйлдаг аим. Би угаасаа ингээд ямар нэгэн спорт янз янзын одоо урлаан тэмцээнд орохдоо ингээд ер нь амар хор шартай. Дараа нь заавал энийг ялна. Дараа нь заавал одоо ингэж ялч гарч ирнэ гэсэн ер нь зорилготойгоор ингээд амар хор шартай. Бэлтгэл дээрээ за болон тэмцээн дээр хамгийн их одоо авах туртай байрлал гэх юм уу? Бас онооны техникүүд бас өөр байгаа. Тэгээд чиний хувьд хамгийн өөр тааламжтай байдаг тэр байрлал аль нь? За яг онооны хувьд яг миний дуртай байрлал гэх юм бол ар авч одоо back control гээд ар авах. Нөгөөх нь болохоор ингээд sweep-ний төрлөөс болохоор X coordinate хүнийг унгааж sweep-лээд одоо дээр нь гарах тэр байрлал хамгийн дуртай. Тэгээд тэрийгээ илүү ингээд хөгжүүлэх гээд багшаасаа ингээд яг энэ байрлал дээр яаж байрлах вэ гэдэг талаараа ер нь илүү их суралцдаг. Яг бол хамтдаа бэлтгэлтэй танилцъя. I used to rule the world, seas would rise when I gave the word. Now in the morning I sleep alone, sweep the streets I used to own. Харцангуй одоо сүүлийн үед жижигцүүд эмэгтэй тамирчид орж ирж байгаа. Одоо орж ирэх нь ихсэж байгаа. Энэ ч утгаараа бас маа уужаа уянгаа манд болохоор анхны ерөнхийдөө эмэгтэй тамирчид ингээд залгаж гарч ирж байгаа. Одоо нэг үеийн араас гарч ирж байгаа. Одоо шинэ залуу тамирчдын нэг. Тэгээд ерөнхийдөө бол одоо сүүлийн жилийн хугацаанд бол ур чадвар нь бас яг одоо нүдэн дээр дээшилж байгаа. Тийм тэгээд одоо 3 олон улсын чөлөөтэй тэмцээнд оролцсон, амжилттай оролцсон байж байгаа. Өнөөдрийн байдлаар тэгээд одоо ур чадвар нь бол өдрөх тусам өсөж байгаа тийм. За характерын хувьд ямар одоо нэг техник заагаад өгөхөд тэрийг хэрхэн хурдан хүлээж авдаг вэ? Тийм өөрөө одоо тийм мэд хүсэл амир ихтэй. Тий. Тэгээ ерөнхийдөө ямар нэгэн техникийг заагаад өгөхөд маш хурдан сурдаг. Тэгээ уул нь ингээд харахад бол өөр их зөөлхөн хөвгт шүү дээ. Тэгээ ер нь байгаа ч зөөлхөн хөвгт тий. Яг тамирчны хувьд бол ингээд бэлтгэлээ хийж байгаа нь эсвэл хүнтэй барилдаж байгаа юм уу? Характер бол бас ингээд яг тэгээ харагдж байгаа шиг биш үү тий. Бэлтгэл маань дуслаа. Өнөөдрийн бэлтгэл хэр байв, хэр ачааллаа?
За өнөөдрийн бэлтгэл маш сонирхолтой байлаа. Ер нь одоо ингээд улам ингээд бэлтгэлдээ ирэх тусам улам ингээд бэлтгэлүүд маань илүү сонирхолтой болоод явдаг. Одоо яг ингээд 5:30-ийн яг цагаанаас дээш цэнхрээс дээш бүсний ангиллын хүмүүсийн яг тийм массруудын барилдаан явагдаж байна. Одоо 7:20-аас болохоор манай цагаан бүснүүдийн шинэ хүмүүсийн яг анги эхэлдэг байгаа. Тэгээд сая бас хөх бүстэй төвшин цайтай цуг бэлтгэл хийсэн. Тэгээд их чахнараасаа сурах зүйл олон байгаа те. Тэгээд саяны бэлтгэл дээр ер нь одоо бас үзэгчд маань ч гэсэн харсан багтаа эмэгтэйчүүд октод бас барилдаж байгаа, өчөж боож байгаа те. Тэгээд бас телевиз үзэж байгаа үзэгчтэй октодтой хандаж юу гэж уриалмаар. Яг нэг гаднаасаа харахад л өчөж боогод байгаа юм шиг хэрнээ бие нөгөө хамгаалах урлаг, спорт гэдэг утгаараа бол маш олон өгөөчтэй зүйлс байгаа. Тийм яг спорт гэдэг урлагаараа маш их өгөөжтэй. Одоо яг ингээд дээд бүснийхаа одоо ингээд цэнхрээс дээшээ ингээд өөрөөсөө дээш ингээд бүсний ах эгч нартайгаа байрлахад маш олон зүйлийг сурдаг. Маш илүү олон мэх олон одоо ингээд өөрсдийнхөө ингээд хувьд маш олон зүйлийг суралцдаг. Тиймдээ ч одоо ингээд бэлтгэл улам хийх тусам улам маш их сайжраад ингээд явагддаг байгаа. Тэгээд эмэгтэй хүний хувьд гэх юм бол би бэлтэр одоо ингээд өчөж боогоод ингээд магадгүй ингээд харахад амар юм шиг хэрнээ. Одоо яг ингээд дотроос нь ингээд яг барилдахдаа бид нэр ингэж бүгд бие биенээ хайрлаж барилддаг. Одоо нэг нэгэ гимтээчгүй юмсан, инкемсэн ингээд бүгд маш ингээд зөөлхөн барилддаг. Тэгээд яг ер нь бол жижигцүү маш эмхтэй хүн тохирсон спорт. Яг ингээд жудаа шиг үүрч идэх одоо тийм хөдөлгөөнүүд нь байхгүй. Ингээд хөвтэйгээс ингээд яадаг болохоор ядралт ч гэсэн бага авдаг. Тэгээд эмэгтэй хүний тийм уян хатан чанаруудыг энэ дээр маш их гаргаж өгдөг. Одоо яг хятадаар бол роушвэ гэдэг. Тэгээд яг энэ спорт нь Японоос гаралтай. Тэгээд Бразил жүжигцүүгээд яг ханз нь болохоор уян хатан гэсэн утгатай байдаг. Өнөөдрийн нэг өдөртөө бас танилцлаа, маш сонирхолтой байлаа. Тэгээд таны нэг өдөртөө танилцах маш таатай байна. Тэгээд цаашдаа тэнцээ уралдаанд амжилт хүсье. Одоо удахгүй бас нэг дангаа нэмээд бүснийхаа бас өнгийг солих үе тун ойрхон ирсэн харагдаж байна. Тэгээд спортоосоо гадна одоо хүссэн мэрэгжил болох бизнесээрээ маш мундаг бизнес вумен болж яваарай гэж бас нэг телевиз үзэгчд болоод UBS-ээс хамт олонний зүгээс танд хүсээрэй. За баярлалаа. Намайг ийм гоё нэвтрүүлэгт урьж оролцуулаад яг миний нэг өдрийн амьдралтай танилцсан баярлалаа. Үнэхээр сонирхолтой. Яг миний хувьд ч гэсэн үнэхээр дурсамжтай нэг өдөр болж чадлаа.